Хэвлэлийн эрхчлөө гэсэн хэдхэн удаа цааснаас өр зүйлгүй сэтгүүл зүйн салбарт өнөөдөр тулгамдж байгаа бэрхшээл гэж олон. Өрөөлийн төлөө зүтгэдэг хэрнээ өөрсдөө марцсан сэтгүүлч туйл бус зүйлийн араас хөөцөлдсөн биш хин нэг эрх мэдэл албан тушаалтны занаанд орж цагдаа дуудагдах асуудал бол энүүхэнд. Өндөг шиг өөгүй мэд цагаан захтнууд булхайг нь илчлэхээр бандсандаа нэр төр талтлаа гэж шүүхэд өгдөг хэм маяг өнгөрснөөс өнөөдрийг бодвол улам л олширч байна. Үндэ 350 мянган төгрөгийн цалин армаалчгаад гутлаа эргэлтэх гүйж байгаа сэтгүүлчид тэдний эрхийг хамгаалдаг байгууллага өгүүлэгцээ хөвөр байгаа. Уг нь сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлгийг байгууллага байдагч хийж хэрэгжүүлж байгаа ажил нь мэдрэгдэхгүй. Гэхдээ бас өнгөрснийг бодвол өмгөөлөгч хуульчтай болчихсон гэдгийг өөрсдөө өнөөдөр мэдэгдэж байна. Ямар ч тач өнөөдрийн байдлаар ажиллая гэд явж исэн 49 сэтгүүлч 98 сая төгрөгөөр торгуулийн яаланд унчихсан. Алдарт Аман аймаг гэсэн зөрчлөө хуулийн сэтгүүлчдийн өгүүлдлийг хорж баримттай байсан ч яллагдагч болохоос өөр эрх зүйн орчин манад байхгүй байна. Тодруулбал өнөөдөр өглөөлөхэд тодорхой нэг сэтгүүлчийг хуулийн байгууллага яллагдагчаар татчихсан. Тиймээс энэхүү тулгамдж байгаа сэтгүүлчдийг ялдаг асуудлууд дээр тууштай хөөцөлдөж ажиллана гэдгийг сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч нь тайлбарлаж байна. За тодорхой телевизийн сэтгүүлчийг ялгагчаар татсан байна. Тэр мэдээллийг өнөөдөр өглөө авсан, одоо өөрөөс нь авсан. Сэтгүүлчийн нэгдсэн эвлэлдээ аль биесээр хандаагүй байна. Сэтгүүлчтэй хэлэхэд ер нь хэвлэл мэдээллийн ажилтнуудаа хэлэхэд энэ салбарын одоо төв байгууллагатай эхлээд өөрсдөө асуудлаа бичгээр биш юм ахад ирж уулзаа гарах хэрэгтэй. Сэтгүүлчийн эрхшгийн төлөө бол энэ байгууллага явах үүрэгтэй шүү дээ. Энэ бол бидний одоо ерөөсөн хамгийн нэгдүгээр үүрэг. За энэ ялагдчихаар татгсан асуудал дээр өнөөдөр мэдээлэл аваад тодорхой тийм ярилцлага хийсэн. За энэ асуудлаар тууштай одоо бас хөөцөлдөж асуудлыг нь олж мэдэх болно. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл ажлын албан дээр албан ёсны хуульч өмгөөлөгч дуусан байгаа. Өөрөөр хэлбэл бүтэн цагаар ажилладаг. Сэтгүүлчд маань өөрсдөө хандаад өөрийнхөө эрх шийг одоо хамгаалуулах, дээрээс нь болж байгаа үйл явдлыг цаг тухайд нөхөх ийм одоо байдлаар хандаарай гэж хэлье. Одоогийн байдлаар зөрчлийн хуулиар гэхэд 49 сэтгүүл 98 сая төгрөгийн одоо сэтгүүлч хэвлэл мэдээллийн ажилтнууд 98 сая төгрөгийн торгуул одоо ногдуулсан гэсэн ийм мэдээлэл одоо бид нар төр байгаа юм. Тэгэхээр энэ асуудлыг бүгдээрээ хамтдаа бол нэг одоо дүгнж ярих хэлцэх цаг болжээ. Сэтгүүлч эрх үүргийн хүрээнд дээрээс сурвалжилж мэдээ материалыг олон нийтэд дийлгэх юм бол хувийн нууцд халдсан болчихдог. Нэгэсэндээ хууль бус үйлдэл чинь илэрлээ дийлэх үү яах уу гэж хурц стилээр тодорхой нэг албан тушаалтаа хуулийн этгээдээс асуух ёстой байдаг юм шиг байгаа. Хардах эрхийн хүрээнд хэвлэл нийтэлж үндсэн үүрэг буюу мэдээлэх үүргээ биелүүлэхээр гүтгсэнд оромжлсон болоод зөрчлийн хуулиар яллуулдаг. За энэ мэтэр сэтгүүлч нарт яллагдагч болохоос өөр эрх зүйн орчин байхгүй байна. Хэвлэлийн эрхчлөө ярихаар хуулинд нь төрөөс хяналт тавих болон төр өөрөө хэвлэл мэдээллийн байгууллага байгуулж санхүүжүүлж болохгүй гэсэн дөрвөн заалт тусгагдсан байдаг. Хичнээн дөрөвдөх засаглал гэж цаасан малгай өмсөгдгөөс биш хууль ярахад үнэндээ хүчгүүдэж байна. Тэгэхээр ганц угаа байгууллага буюу сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс үзэгнээс өөр зэвсэггүй үгнээс өөр бамбаагүй сэтгүүлчдийнхээ эрхшгийн талаар санаа тавих зайлшгүй шаардлага тулгарчаа. Үүнийгээ ч ухаарч ирэх 5 дугаар сарын 3 буюу дэлхийн эвлэлийн эрхчлөөний өдрөөр өөрсдөө тулгамдаад байгаа асуудлыг хилцгээс өөр аргагүй осныг ерөнхийлөгч нь хэлж байна. Хэвлэлүүд өнгөрсөн хугацаанд үзэгч уншигчдийнхаа мэдэх мэдээлэх эрхийн төлөө дуугарч ирснээс биш цалин тэтгэмж гэж ганц зүг газар унгаж үзээгүй. Гэтэл ингэж зүтгэсний төлөөсөнд торгуул тавиулдаг одоо бүр ялгагдагчаар татагддаг болчиход байна. Мэдээг амар өсгөлөө.